Өнөөдрийн мэндийг хүргэе. Мэдлэг цахим хичээлийн заавар үедээ бичлэгийг хүргэж байна. За, анги удирдсан багш нар мэдлэг цахим хичээлээс сурагчдынхаа эрс болон дүн үнэлгээг татаж цогныхын дүнтэй холбож өгөх үйлдэл хийгдэнэ. За, анги удирдсан багш нар маань өөрийнхөө анги дээрээ дарж орно. Дараад орсны дараагаар 100 гар талд харагдж байгаа цэснүүдийн хамгийн төсөлд нь мэдлэг цахим сургууль гэсэн цэс харагдаж байгаа. За, үүн дээр дарсны дараагаар эхлэний ээлжинд эрсцээ татаж авна. За, цахим сургуулийн эрсцийг татах гэж байна. Тэтгэлтэй байна гэсэн мэдээлэл гарч ирнэ. Тийм гээд харна. За, ингээд эрсц татагдж дуусны дараагаар үнэлгээгээ мөн адилхан татах шаардлагатай. За, үнэлгээ рүүгээ ороод шууд татах гэж дарчихна. За, үнэлгээ 2 татах гэж байна. Тэтгэлтэй байна уу гэж юм. Тийм гээд дарчихна. За, ингээд аа. За, ингээд татаж дарсны дуусныхаа дараагаар та бүхэн маань мэдлэгийнхаа цахим хичээлийнхаа дүнгуудыг шалгаж харна. За, хэрвээ энэ дүнгууд хангалтгүй тийм ээ хүүхдэд маань ямар нэгэн байдлаар одоо асуудалтай харагдаж байгаа бол буюу 1-р төвшин 2-р төвшөнд байгаа бол та бүхэн маань мэдлэргүй холбогдоод цахим хичээлийнхаа дүнг засварлуу шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ тэр хамаагүй яг энэ дүнгээр нь шууд гарганаа, цаг цогныхын дүг энэгээр нь шууд авнаа гэж байгаа бол шууд хичээл тохируулах үйлдэл хийх боломжтой. За, хэрвээ энийгээ засварлуулахаар байх юм бол хичээл тохирох үйлдэлээс өмнө эхний ээлжинд мэдлэгээсээ заавалчгүй энэ дүнгээ засвуулсны дараагаар ахаа шинээр энэ рүү орж татна. Ахиж татсны татаж аваад дүн шинжлэгдэж орж ирээд яг боллоо гэснийхаа дараагаар та бүхэн маань хичээл тохируулах гэсэн үйлдэл хийнэ. Хичээл тохируулах гэдэг маань одоо жишээ нь биологийн хичээлийн дүн, биологийн сонгоныхын дүн рүү, биологийн сонгоны дүн, мэдлэгээ одоо судалж байгаа биологийн сонгоны дүн, эхнүүдлийн биологийн сонгоны дүн рүү явна. Газар зүйн сонгоны дүн, газар зүйн сонгон руу явна гэх мэтлэнгээр яг ингээд ямар хичээл дээр ингээд одоо орж ирж байгаа вэ гэдгийг тохируулах шаардлагатай. Энэ ямар учиртай юм бэ гэхээр мэдлэг дээр байгаа хичээлийн сонгоны нэр нь эхнүүдэл болон эсэс дээр байгаа сонгоны нэршлээс ID гараад зөрүүтэй учраас заавалчгүй энэ тохируулах үйлдэлийг хийж гүйцэтгэнэ. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.